Сайн байна уу? Сарагч өсний өдрийн мэнд. Өсний өдрийн мэнд. Намаа гайхалтай. Ямар гайхалтай гэрчлэлтэй өрөөдрөө авдаа. За хоёул таны гэрчлэлийг хүлээж авах нь бурхны үгээр мэдээж таалаа тийм ээ. Бид гэрчлэлийг болон хурны тусаа сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За бурхан гайхалтайгаар ачилсан учраас өнөөдөр гэрчлэл өвөртлөөд одоо бусдад ярих гад хүрээд ирж байгаа хаа бурхан алдаршуулах гад тийм ээ. Миний хувьд болохоор нөгөө нэг анх энэ цуглаанд эрэхтэй маш ядарсан. Тэгээ яг ингээ бие махбодоор биш мөртлөө тухайн үед яагаад байгаагаа мэдэхгүй. Тэгтээ ингээд юу эдгэрл чөлөөлт болж гин гэхээр би бас ингээд ирсэндээ бас талархаж байна. Ирээд би бас ингээд номлол сонсоод ингээд саяны санхүүгийн чөлөөлөлт хараалаас таслагдсан тэндээс бол би бас тэгэхээр чөлөөлтийг авсан, эдгэрлийг авсан. Тэрэндээ бас талархаад гэрчлээд ингээд сууж байгаатаа баяртай байна. Тийм тэгээд тэр юун дээр болохоор би үнэхээр яг ингээд номлол сонсоод ингээд чөлөөлж явж байгаа хооронд дотроос ингээд яг ингээд өвөг тэзэрсэн гомдол гэсэн тийм орж ирсэн. Тэгээ би уулын гарахгүй ингээд зүгээр ном сонсоод сууж идэг байхгүй. Тэгсэн чинь ямар нэгэн өөрчлөлт орохгүй болохоор тэгээ сууж идэг. Тэгээ тийм юу миний дотроос ингээд ариун сүнс надад ойлгох юм би гараад сануулаад тэгээд би урагшаагаараа пасторт орчод гэсэн чөлөөлөх гэсэн чинь би ингээд асгартлаа уйлаад гэсэн чинь ингээд яг миний бие махбод дээр болохоор энэ дотор ингээд энэ хотоод юм шиг нэг юм ингээд дараад өвдөөд идэг үс юм шиг. Тэгээд тэр маань ингээд алга болоод тэгээд миний ингээд амьдрал дээр ингээд хүмүүстэй харилцаа хандлаган дээр ч гэсэндээ ингээд нэг хүнтэй ингээд миний өдөөс юм хэлэхээр би за яшиг гэл орчдөг. Тэгэнгүүтээ дараа нь өөрт айгуу дарамттай байсан. Тэгээ юунаас болоод байгаагаас мэдэхгүй байсан. Тэгэнгүүтээ миний зан чанар дээр бас өөрчлөлт гараад нөгөө хүн юм хэлэхээр харилцаанд юм би өөдөөс нь ингээд бас ажил дээрээ ч юм уу те саяхан ингээд айгуу хормын дотор өөрчлөлт орсондоо бас талархаж чинь нөгөө чөлөөлтөөр дамжуулаад тэгээд би ажил дээр шууд ингээд зоригтой илэрхийлээд тэгээд зан чанараар амар зоригтой илэрхийлсэндээ бас айгуу баяртай байгаа. Тийм хүүх гэд би өөр дээр айгуу тийм дорн ингээд том өөрчлөлт орсон байгааг өөрийгөө мэдэрсэн юм байна шүү дээ. Үнэхээр тэр хараалаас чөлөөлөгдсөн юм байна гэдэг мэдсэн. Тийм тэр гомдол гэдэг чинь ингээ үе удам дамжаад миний ээжээс ингээ доошоо ингээ хамгийн бага охин нь болоод би явхад ингээ надад бас ингээ өвлөгдсөн байгаа байхгүй. Тэрнээс таслагдсандаа ингээ баяртай одоо гэрчилж байгаа даа баяртай. Та ер нь одоо сайн мэдээ хүлээж аваад хэдэн жилийн итгэгч хүн юм бэ? Би өмнө нь бол нөгөө олон жил нэг 10 өөрийн юугаар болохоор нэг 14 жил гэж хуучин цуглаанд явдаг байх та. Тэгтээ тэнд байхдаа бол би зүгээр ингээд сая ингээд ирээд үнэн үг сонсоод ингэсэн чинь яг ингээд би өөрийн хүнийхээ бодлоор бодоод тэр ямар аимшигтэй гэдгээс мэдэрсэн. Тэгээ бас тэрийг ялгаж таньж мэдэхгүй. Тэрнээсээ болоод бас айгүй их ядарсан. Тэгээд үргэлж ингээд эзнээс ингээд гуйж залбирч гэн гэсэн мөртлөө дандаа өөрийн хүслийг илэрхийлээс би одоо ингэмээр дандаа аминч тийм бодлороо ингээд бас залбирч ийсэн юм байна гэдэг ингээд надад бас илчилчихсэн. Тэгээ тэр ах дүүсийгээ одоо өвдөж мөдөх нэгдрээсээ чөлөөлөгдөөсөө одоо тэр мөнгө санхүү нэгсэн бол гээ дандаа л ингээд бусдын төлөө гэж бодож исэн зүйл нь аминч хийсэн гэдгээ бас ялгаж мэдсэн. Одоо л ингээд үнүүгээр ингээд шинжлэхтэй ирэхээр залбирал маань хүртэл өөр юм байна. Бурхны хүч, бурхны ариун сүнсээр яаж залбирх уу гэж бас ингээд таньж ойлгосон. Амен. За тэгэхээр та гомлоор орж ирсэн өвлөөчлөл гэдэг зүйл маш том нүгэл болж намайг өөрчлөхгүй ингэж хаадаг байсан юм байна. Энийг ариун сүнс сануулад би энэс чөлөөлөгдсөн чинь хормын дотор би өөрчлөгдчихлөө. Энэ бол бурхны хийж байгаа ажил юм аа. Энэ бодтой өөрчлөлт юм аа гэж ярьж байна тийм үү? Тийм. Энэ ямар гайхалтай юм бэ? Хүн одоо өөрийгөө өөрчлөн гэл гिचнийг үүдвэрлээ. Тийм шүү дээ. Би одоо тэр олон жил ингээд ясан дандаа өөрийн бодолтой ингээд төөрөлдөө тэрэндээ ингээд аюух ядраад цуцаад тэгээд энд ирсэндээ цөхрөлт орсон байсан. Тэгээд хуучин цуглаан мөглөөнд явхад бол тэр бол ямар нэг юм байхгүй. Яг л ингээд монотон ингээд амьдрал маань дээшлэгчгүй доошлогчгүй тэгээд нэг л хэвийн л ингээд бас ингээл гүгээд идэг гэсэн нэг ажил хийлээ дараагийн ажиллан гарлаа ингээл явдаг гэсэн. Тэгээ саяны нэг юм болохгүй байна гэдгийг ч та мэдээд хайсан байна тийм. Хайсан тийм. Юу нь болохгүй байгаагаас ялгаж мэдгүй байсан. Тэгтэл тэгээ тэр хараал байсан. Тэгэхээр бол одоо хүн итгэжсэн би бурхантай гэд байгаа боловч үнэхээр дотор ч болохгүй байгаа бол дахин эрен хайх хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ юу ч ажиллаж болно. Ариун сүнс туслаад танд мэдүүлээд илчлээд чөлөөлөх боломжтой байд юм биш үү гэж та гэрчилж штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр та шиг одоо байдалд орцсон байгаа
итгэлийн одоо ах дүү нар байж болох уу? Байгаа. Тийм ээ. Айгу олон хүмүүс байгаа гэж бодож байна. Ер нь бол дандаа хүн ялангуяа тэр хүмүүст илүү хүрээсэй тийм тэр хүмүүст хүрээсэй тэр хүмүүс ингээд бас тэр ингээд төөрч явж байгаа зүйлээ ингээд эзний замаар ингээд бас тий чиглүүлэгдээд тэгээд ингээд өдөртөмжаар эзний хүчээр ингээд бас өөрчлөлт ингээд тийм хормын дотор өөрчлөгдөв юм байна. Бас би ийм миний мөн чанар миний энэ хүнтэй харьцахалтай айгу тийм хормын дотор ингээд зориг гарч шууд илэрхийлээд тэр ажил дээр хүртэл надад тэгээд эсэндээ гайхалтай өөрчлөлт орсон. Тэгээд тэр хүний бодол тэр хүний тэр чөтгөрийн бодол ч юм уу тэрийгээ ялгаж мэдэхгүй. Энд чинь бурхны хэл гэдэг өөрөлдөл байсан билээ. Тэгээ яриул бол мэдээж маш их зүйлсийг нарийн эмсийг бол ярих байхаа дараагийн удаад ямар ч байсан энэ удаад би нэг хараалаас тасарсан юм а энэ бүгд маш их энгийн байсан байна нэг талаар тий. А гэхдээ энэ ингээнийг мэдхгүйгээсээ болоод маш их удаан хугацааг авсан юм а гэж та хоёр одоо ингээд өмнө нь яриад байсан учраас тий. Би энийг л нэг амжаад ямар ч байсан өөртөө ижлэхэн байгаа хүмүүст би ярьж би өөрийнхөө эдэл чөлөөтийг гайхалтай авсан зүйлсээ ялалтаа би хамгаалж гэрчлэмээр байна гэсэн тий. Тэгээ гэрчлээ сууж байгаа нь баяр тий. Нэрээд манай гэр бүлийн эмэгтэйчүүд тал нь яг энийг юм байна гэд мэдэхгүй тэрийг бас тэгээд тэр нь болохоор ийм гомдол байсан юм. Манай ээжээс манай тэр ээжийн бүр болсон үйл явдал нь ингээд биднэрт ингээд дараатаа өвлөгдөөж явцсан. Тэр нь тэр гомдол гэдэг нь хараал байсан байна. Тэгээд тэр бүр ор мөргүүд тасдагдсан. Тэр үнэхээр тэр бохор зүйлс бас бидний ингээд илэрхийлэх хүнд илэрхийлэх тэр зориг мориг бүх зүйлийг бүх тэр өрөөлийг хааж исэн юм байна. Тийм тэр хараал нь ингээд тэлэгдэнгүүт бүх гайхалтай тэр зориг тэр бурхны тэр гайхалтай таалга нээлтсэн тас ёстой талархаад гэрчлээд сууж байгаа бас баяртай. Би анх удаага ингэж гэрчилж байгаа. Өмнө би хуучин юунд дахтаа ингэж гэрчилж чаддаггүй, илэрхийлж чаддаггүй тэгээд ийм хүлээтэй байсан. Тийм. Тэгээд энэ гомдлын хүлээс тайлагдлах ингэ гэрчлээ. Сууж байгаатай баяртай байна. Ямар гайхалтай юм бэ? Тэгээд алдар найх болтгоо. Тийм, амаа. Эзний хүч үнэхээр гайхалтай юм байна. Ингээ би өөрийн хүчээр биш. Зүгээр л илэрхийлээ олон төөрөлж байгаа хүмүүсээс ингээд үнэн үгийг сонсоод тэр замаасаа ингээд эзний зам руу ингээд чиглүүлэгдээсээ өдөртөмжөнд ингээд явуул хүн ийм хорны дотор өөрчлөгдөв юм байна. Миний зан чанар бол үнэхээр зоригтой болсон, шинжлэгдсэн, өөрчлөгдсөн. Амен. За, бурханд буугаад өгөнгөт бурхан орж ирээд ажиллаа хийж штэ. Тэ? Тэрний урд нөө бурхны урдаар орж энэ тэр гэж өөрөө гүгээд байсан юм байна тийм үү? Яг тий өөрөө л гүгээс юм байна. Өөрийн бодолтой л ингэж явах. Гэтэл бид нар бурхны өөрснөө бүтээлгчээд бүтээгчийнхаа захиргаанд орохгүй, бүтээгчтэйгээ эвлэрэхгүй болохоор чинь одоо бас ер нь яаж ч болох вэ? Тийм. Зүгээр эрүүл ухаанаар бодож шүү дээ, тий. Яг тийм. Тэгээд өөрийн тэгэхэд энэ асуудлуудыг бол бурхантай хамт давах нь хамгийн зөв юм аа. Бурхны удирдлага дотор, бурхан дотор асуудлаа шийдвэрлэх нь бурхнаар шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гаргалгаа байдгийн байх шүү. Бурхан болоод хийхээ хөрөхээр маш амархан юм байна тий. Бид нар уншаал гэдэгсэн Матай 11-ийн 30-ыг бас тэгжилсэн тий. Миний буулгайтай миний ачаа хөнгөн л гэдэг байсан. Тэгээд тэрийгээ чи яаж мэдэхгүй тэгээд итгэл чөлөөлөхгээд ингээд ирсэндээ үнэхээр үнэн үг бол үнэхээр чөлөөлдөг. Тий. Хүн болвол гомдол гэдгийг бол одоо гимүүдийг жинлэх юм бол хөнгөн гэмт хүн бол тооцох гээд байдаг. Бурхны хувьд бол гим болгон ижилхэн гим гэж харагдаж байгаа. Бид нар бол гимийг одоо за энэ ч бас арай гайгүй, тэр нь ч гайгүй л гэж бас нэг хүнийхээ харах гээд байдаг те. Гэтэл тэр ямар аимшигтай. Үнэхээр жинлийг гэвэл харин ч бүр хамгийн том гимүүдийн нэг юм биш үү? Хамгийн аимшигтай. Тэгэхээр бол хин нэгэнд гомдсон гомдол тэр үл өөрчлөлийн сүнс гэдэг зүйлээс бол чөлөөлөх хэрэгтэй маа. Тэгжээ та бурхны ерөөд рүү орох хэрэгтэй юм байна штэ гэж сарагч маань өндөр гахдаг гэрчлээ тий. Гэрчилж байна. Амен. За ингээд улам бурхан дотор одоо бурхнаас гайхалтай элчдүүдийг авч амьдралынхаа талбар бүр дээр ялалтыг амсаж дараагийн удаа гайхалтайгаар бурхныг алдаршуулан гэрчлэлд олон хүнд бол зам гэрэл болж уулзцаая тийм ээ. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзаад түр баяртай. Баярлалаа.